Өнөөдөр төрийн ордонд Монгол Улсын ерөнхийлөгчийн явалтаараа Монгол эр хүн үндэсний 3 дугаар чуулган боллоо. Чуулганаараа эрэгтэйчүүдийн эрүүл мэнд боловсруулах хөдөлмөр эрхлэлт хөгжлийн талаар хэлсэн. Мөн эрэгтэйчүүдийн талаараа төрөөсөө баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах санс наачлаг гаргасан. Чуулганы үеэр ерөнхийлөгчийн санаачлагаар 2026-аас 2030 онд эх оронч Монгол үндэсний хөдөлгөөн өрнүүлнэ гэдгийг мэдгдсэн юм а. Ерөнхийлөгч чуулганы нээлт үеэр хэлсэн үгэндээ өвөг дээдсийнхаа үйл хэрэг үзэл санаа, алдар гавьяаг залгамжлан төв дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эрчүүд, залуучууд дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгсэн Монгол цэрэг хэмээх нэрийг дэлхийд ихэнд цураатуулсан олон мянган инхийг сахиулагчаар бахархаж байгаагаа хэлсэн юм а. Эх орны маань хөгжил дэвшил гэр бүлийн амьдралд эрэгтэйчүүдийн үүрэг хариуцлага манлайлал нэн чухал байдаг. Эрчүүд бид эх орон ард түмэн гэр бүл үр хүүхдийнхээ өмнө илүү үүрэг хариуцлага хүлээж ачааны хүндийг үүрэх учиртай хүмүүсээ. Үүний тулд Монгол эр хүн эрүүл биетэй, саруул ухаантай, уужим сэтгэлтэй, зөв хандлагатай, өв соёл үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсралтай, ажил хичээнгүй хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхдаг байхын төлөө хичээн зүтгэх ёстой юм. Монгол эр хүн бол хань ижил, гэр бүл, үр хүүхдээ хайрлан хамгаалж, хичээн тэтгэж, ахс ихсээ ачлан хөндлөж, залуу дүүнараа үлгэрэн дагуулж, улс эх орныхоо хөгжил дэвшлийг хөгжүүлсэн тусгай тогтнолын батлан хамгаалагч нар байх ёстой. Эрчүүд бид гэр бүл эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай эзэн байж, гэргийн үр хүүхдээ хайрлан дээдэж, их хүн эмэгтэйчүүдийг ямагт халамжлан асрах ёстой юм. Одоо энэ цэргийн гэдэг тодтолтой хийдийч Монгол улсад одоо эр хүн болж төрсэн та бүгдийн баяр юм аа. Дэлхийд байхгүй одоо эр зориг, одоо өв хэрэглэл, үнэт зүйлтэй хүмүүс зөвхөн Монгол эрчүүд байдаг. Тэгэхээр энэ Монгол эрчүүд маань уламжлалтаа дээр үедээ ямар байсан бэ? Мөн одоо ямар байгаа юм бэ? Бидний одоо эрчүүдийн галцаг одоо мохоогүй шүү гэдэг үндснээс одоо яг төрийнхөө ордондоо эрчүүдийнхаа дотоод галц зургийг одоо сэргээхийн тулд бас юм баяр ёслолын одоо арга хэмжээ зохион байгуулж байна. Эмэгтэй хүнээс одоо 9.7 насаар одоо бага насалж байна, дундаж насалт. Тэгэхээр энэ маш олон шалтгаантай байгаа хэдий ч энэний дийлэнх хувь нь бол эрүүл мэндийн шалтгаантай байгаа. Эр хүн гэр бүлдээ хэтэрхий их анхаардаг, хүүхдээ, эхнэрээ, ээжигээ, аавыгаа гэж яваад би яах вэ гэдэг нэг юм одоо бүхэл эр хүнд ийм асуудал байдаг. Тэгэхээр тийм биш юм аа. Эр хүн гэдэг бол та бүхнээр гэр дүрж, та бүхнээр одоо амьдрал бүтэн болдог учраас та нар маань ч гэсэн бие одоо бодох зайлшгүй шаардлагатай. Бүхэл бүтэн 9 жилээр одоо бага насалж гин гэдэг чинь бас маш том зүйлийг харуулж байгаа гэж бодож байна. Энэ бие хэврэг боловч эрхэмнэр мөнх шүү хэмээн их эзэн Чингис хаан айлтсан байдаг. Тэгвэл судалгаагаар эрэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, зан төлөвшөл, эрүүл мэнд зэрэг асуудал бодит санаа зовоосон хэвээр байгааг судлаачид хэлж байна. Иймдэх өвгүүдийн боловсрол, эрүүл мэндэд цаашлаад гэрэл төлөвшөлд анхаарах ёстой. Монголд 12,000 орчим өрг толгойлсон аав байна. Энэ тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч байгаа юм байна. Энэ удаагийн чуулган дээр гол авч хэлж байгаа юм нь эрэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийгмийн одоо бүтээмж оролцоо энийг хангах шаардлагатай Монгол эрчүүдийн ёс суртахуун бие балдар эрүүл мэнд төлөвшлийн асуудал дээр одоо анхаарч байгаа. Тэр утгаараа өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч санаачлал гарган эх оронч Монгол үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байгаа. Яг тэгэхээр эрчүүдийн асуудлыг дангаар нь ингээ хэлцээд байхад нийгмийн бусад гендерийн, нийгмийн халамж үйлчилгээний хөдөлмөрийн харилцааныг олон асуудлуудад зэрэг цогцоор нь шийдэхин тулд Монгол улсын ерөнхийлөгч эх оронч Монгол үндэсний хөдөлгөөнийг санаачилж байна. Сайн эр хүн, сайн өрхийн тэргүүнийг баг балчраас нь бэлддэг Монгол уламжлалдаг. Тэр утгаараа өнөөдрийн Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан өрнүүлж байгаа эх оронч Монгол үндэсний хөдөлгөөний нэгдүгээр юуны дөрөнд хүүхд залуучуудыг эрүүл бие балдартай, ёс зүйтэй, бүтээлч Монгол иргэн болгон хүмүүжүүлэхэд шаардлагатай. Монголчууд түүхээрээ бахархдаг, эзэн Чингис хаанаараа бахархдаг. Энэ түүхийг хэн бүтээвэ гэдэргээ тарах юм бол эр хүн, эр морь хоёрын түүх юм шиг байгаа юм. Эдний эцэг өвгөд ямар ч тэнхээтэй, ямар ч байртай, ямар ч ухаантай эрчүүд байсан юм дээ гэж өнөөдөр эргэж хараад бодохоор мэдээж хэрэг эрхэмсэх хатад ээж нарын оруулсан хоббол асар их энэ түүхэн гавьяанд. Тэгээ өнөөдөр бас энэ эр хүнээ магтан дуулж эр хүнийхээ хиймрийг сэргээж яана гэж бодож байгаа маа.
ер нь эрхэм гэдэг бол өрхийн тэргүүн. Төр нийгэмдээ бол тодорхой үүрэг гүйцэтгэдэг үр хүүхдийн үлгэр жишээ байх ёстой юм шүү дээ. Тэгээ бидний маргааш өнөөдөр өсөн төрөж байгаа залуу үе бол ааваас, аавын харцнаас, аавын хэлэх үгнээс ихээхэн хэмжээгээр шалтгаална да. Тийм учраас манай аавууд хэмэртэйхэн байж, сүртэйхэн байж, гэр орноо удирдах, төр нийгмийн ажилд идэвхтэй оролцож, үлгэр жишээ үзүүлж явах зайлшгүй шаардлага байна гэдгийг би бас хүүхдүүдтэй, эрчүүдтэй хэлмээр байна. Хөвгүүд өсөж том болоод багын хүмжлэлсээ нэг их холдож зөрдөггүй байна. Эрэгтэй хүүхдүүдийн хүмүүжил аав хүнээс маш их хамааралтай. Аав хүн ямар үлгэр дуурайл үзүүлнэ, эрэгтэй хүүхд яг тийм хүн болж төлөвшдөг. Монгол улсын авраг Мөнхбат аав хүн гэж хэм бэ? Гэр бүлийн хүмүүжил. Хүүхдтэйгээ тэр дундаа хүүхдтэйгээ бид ярилцаж чаддгүй гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм а. Мэдээж бас Монгол эрхэн, Монгол хүн ямар байх ёстой гэдгийг хээсүүд манай нийгэмд их дутмаг байгаа. Тэр дотроо бас Монгол эрх хүний үнэлэмж, Монгол эрх хүний завгарчилгаа маш олон зүйлүүдийг бас бид хийхгүй орхиж явсны олон жилийн одоо энэ үйлдэлээс болж өнөөгийн Монгол эрх хүний үнэлэмж нийгэмд бол унжээ. Мэдээж бас гэр орондоо, улс орондоо одоо тус тэмэр болоод манлайлаа явж байгаа маш олон ирчүүд бол байгаа. Бас нөгөө талд нь бас энэ нөгөө сул одоо муу өгдөж байгаа маасыг татж байгаа ирчүүд бол маш олон болсон байна. Өнөөдөр ингээд сая судалгааг нь харж байхад гэр бүл салалт 3 айл тутмын нэг нь өнөөдөр Монгол улсад салж байна. Өнөөдрийн нийгэмд үүсэж байгаа маш олон одоо муу зүйлүүд, сая нийгэмд гарч байгаа хүүхдүүд нэгээ бүлийдж байгаа асуудлууд энэний ард дандаа гэр бүл салалт, хайр дутуу хүүхдүүдийн хийсэн үйлдэлүүд нийгэм тийм дургуслыг хүргэж байна. Тэгэхээр гэр бүл төлөвлөлтөөс ахуулаад, гэрийн эзэн эрхэм байхаас ахуулаад энэ олон жил Монголд явж байгаа гендерийн тухайн асуудлуудын ойлголтууд бас Монголд бас биднээсийн өв соёлд уламжилт бас таарахгүйгээр гэдэг юм уу тэрнтэй зохицож орж ирээгүйгээс улмаас одоо энэ тэгшэрхийг одоо нэг өөр талаар нь авч үздэг хүмүүсийн тоо бас олширж байгаа юм болов. Тэгэхээр энэ хариуцлага хэм хэмжээ гэдэг зүйлийг бас манай нийгэм бас мартсан байна. Биднээсийн нөгөө бичгтэйгөө хуулийн соёлууд тал болсон одоо соёлын асуудлууд, хэм хэмжээний асуудлууд манай нийгэмд маш ихээр дутагдж байна. Тийм болохоор одоо эрх хүнийг бэлддэг арга замууд, аав хүнийг бэлддэг арга замуудын хийсвүүдийг манай нийгэм илүү ихээр олонд гаргаж ир таньж одоо альва асуудлыг бас тийм гол руу суурлуун чиглэсэн ажлуудыг хийвэл бас боломжтой болов гэж харж байна. Энэ удаагийн Монгол эрхэн үндэсний 3 дугаар чуулганаар Монгол эрх хүний талаарх уламжлалт ойлголт, үндсэн эрхтэйчүүдийн эрүүл мэнд, улс орны тулах багна, гэр бүлийн түшиг, эх орны дуудлага гэсэн сэдвээр хошууч генерал Хавгсүрэн, Чингис хаан тэргүүн зэргийн одон Такитамж, Наран гэрэл зэрэг хүмүүс илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм а.